Мундэгийн маань оролцох гэж байгаа айдлуудын амьд шоуны талаар гэвэл одоо хийгдэж байгаа нь 3 дугаар улирал нь. Анх 1-р улирал нь маш амжилттай болсон болохоор нь продакшны багийнхан болон хөрөнгө оруулагчид 2-р улирлыг эрэгтэй эмэгтэй оролцогчид хойж хийснээс болоод маш том дуйлан гарч тухайн шоуны нэр үнд унсан ч продакшны багийнхан ахиад зөвхөн эрэгтэй оролцогчдтойгоор 3-р улирлыг нь хийн гэхэд тухайн үед хүмүүс энэ ч гэсэн бүтлгүйтэндээ гэд нэлээд сөргөөр хүлээн авсан боловч эсвэргээрээ маш том хит болжээ. Мэдээж үүний 3 жилийн өмнө ирчихсэн Мөндэ маань мэдэж байгаа. Мөн өмнөх хэсэг тэр өгөөж авчихлаа гэдг нь ч гэсэн манай хүн шоуны багийн ажилчид оролцогчид дутаад караокегоор явж оролцогчдыг эсвэж байсан тухай цуурхад папарацаар ажиллаж байхдаа сонсож байсан. Болохоор албаар караокед болж азаа үзэж байсан байгаа юм. Яагаад зүгээр анкета өгөөд бүртгүүлж болоогүй юм болоо гэсэн шоуных нь анкет дэлхийх эцсийн хугацаанд дуусаад 7 хоног өнгөрчихсөн болохоор л манай хүн тэгж азаа үзсэн байгаа юм. Тэгэл мөндөө тэр бодсноос шурдан ирчихлээ. Ашгүй дууныхаа стада бий болгож нэмсэн нь болж хитрхи баярлсан харагдаж болохгүй шүү гэж бодонгоо намайг баг мөндэ гэдэг гээд нэрээ хэлсэн. Ямар урмас нэр вэ? Чамайг од болох боломжтой гэж бодож байна. Entertainment салбарт ажиллая гэж бодож байсан уу? Манай баг хүмүүсийг од болохтой сайн шүү. Нас чи хэдвэ? Энүүхэн булан тайраад манай нэвтрүүлгийн байгаа. Камерчлалт хийж болох уу? Чамайг үнэхээр од болох потенциалтай гэж бодож байгаа болохоор хэлж байна гэл ёстой магтаж өгнө. Манай хүнч худлаа жоохон эргэлцсэн царай гаргаал сайн мэдэхгүй байна гэж хэсэг байж байгаа дурамчхан царай гарган зөвшөөрөө. Манай хүн камераж таталтандаа тэнцээд продакшны багаас 10 хоногийн дотор үзүүлбэр бэлдэх ёстой гэдгээ сонсоод ерөнхийдөө продакшны багийнхан өөрийг нь зүгээр л орон тооны хүнээр элсүүлсэнийг бүр өөрийгөө тэнэгтүүлж үзэгчдийг инээлэх хүн байгаасай гэж хүсэж байгааг ойлгоод хүснийг нь хийхээр шийднэ. Ямар ч байсан манай хүн зорилгоо биелүүлээд нэрээ оролцогчдын донд оруулчихсан. 10 хоног өнгөрч нэвтрүүлгийн зураг авалтын эхний өдөр мөн анхны үнэлгээний өдөр болов. Анхны үнэлгээ яаж явагдах вэ гэхээр эхлээд оролцогчид хувьдаа бэлдсэн үзүүлбэрээ үзүүлээд үзүүлсэн үзүүлбэрийн чанараар нь шүүгчид оролцогчдод төр суурийн үнэлгээ өгнө. Мөндэ маань 77 оролцогчдын донд би одоо өдийн насандаа ийм жоохон хүүхдүүдтэй цуг айдл болно гэж сууж байх ч гэжтэй гэсэн шүү юм л бодчихсон сун. Уул нь манай хүний одоогийн бие нас нь дөнгөж 20. Тэгээд сэтгэлээр унчихсан сууж байсан нэг дунд сургуулийн хүүхэд аягүй найрсаг нэмсэглэж ирээл ямар агентлагаас ирсэн бэ гэж найрсгаар асуухаар манай хүн агентлаг байхгүй тренер байгаагүй гэдэл үннээ хэлтэл. Шууд нөгөө найрсаг нэмсгэсэн царайнд байхгүй болол өө тийм үү гэж буцаад яваад өгдөг. Эндээс харахад дунд сургуулийн хүүхэд хүртэл эртнээс хэрхэн ашигтай харилцаа холбоо үүсгэх гэж мэдчихсэн. Харваас нэвтрүүлэг маань нэлийн өрсөлдөөндөө байх нь нэлт. Зураг авалт ч эхэлж хүмүүр тайзан дээр гарч бэлдсэн үзүүлбэрээ үзүүлээд 1-77-гийн хооронд 15-23 гих зэрэг 5 үнэлгээгээс шүүгчдээс аваад тухайн авсан дүнгийнхэн дагуу судалсан. Мөндэгийн маань ээлжиж болж тайзан дээр гарахад нөгөө караокед таарсан продакшны багийн ажилтан манай хүнийг өөрийгөө тэнэг болгоосай. Тэгвэл ядаж зарим сонирхолтой завсарлага материалтай болно доо гэсэн шүүм бодож байхад манай хүнч өөрийгөө танилцуулаад дуугаа дуулсан чинь шүүгчид, оролцогчид бүгд л хөөх ямар сайн дуулдаг юм бэ гэцгэн. Нөгөө ажилтан ч гэсэн хідүүн караокед ингэж сайн дуулаагүй дээ гээл бас гайхна. Хэд хоногийн өмнөх рүүгээ буцахад манай хүн караокед хэд хоног дуулаад авсан оноогоо бүгднгийн дууныхаа стат руу нэмээд дууны стата B-гээс A болгочихсон хэрнээ бусад статууд нь яг хэвэндээ яагаад ерөөсөө бүжиг рүүгээ оноо нэмээгүй юм бол гэсэн уран бүтээлч болно гэдэг эхлээ сайн дуулдаг байх хэрэгтэй. Гэхдээ ихэнх айдад бэлтгэгчид бүжгийн чадвар сайдаж үнэхээр сайн дуулдаг нь цөөхөн. Тиймээс дебют их магадлалаа нэмэгдүүлэхийн тулд бүх оноогоо нэмж гол хоолой болоход тохиромжтой гэсэн анхны сэтгэл төрүүлэхийн тулд тэгсэн юм гинэ. Угаасаа анхны сэтгэл хамгийн удаан үлддэг шүү дээ. Тэгээд ямар дуугаар үзүүлбэр үзүүлэх вэ гэж бодож парти инмигээд нэлээд хэдэн жилийн өмнө алдартай байсан хамтлагийн гишүүний соло альбомны дууг дуулахар болов. Энэ дунд манай хүнд давуу тал болох дууны чадвараа харуулж сул тал болох бүжгээ нухад туслахаас гадна олон жилийн өмнөх дуу учир жинхэнэ дуучинтай харьцуулагдахаас сэргийлнэ. Гэхдээ тухайн үед нэлээд алдартай дуу байсан учраас хүмүүсийн мэддэг дуу юм гинэ. Айгүй стратегч байгааз. Нөгөө продакшны багийн ажилтан хүртэл entertainment салбарт ямар ч туршлагагүй шинэхэн бацаан яаж ийм стратегч байдаг байна гэж бодоостой.
Мундаг үзүүлбэрээ дуусгахад шүүгчид ч сайн дуулдгийг нь магтаж өгнө. Тэгсэн тэр дундаас нэг шүүгч нь нэг их бүжиглээгүй болохоор бүжгийг чинь үнэлэхэд хэцүү байна. Бүжиглэж үзүүлж болох уу гэд манай хүн бүжиглэхээр болвоо. За тэгээд бүжгийн үзүүлбэрийн тухай тайлбарлах хэрэггүйгээр энийг л харчих. Ямар ч байсан шүүгчдээс 17 гэсэн үнэлгээ аваад суудалтаа суутал хажуу талын 15 дээр сууж байсан оролцогч өөрийгөө ECG гэж танилцуулахад манай хүн энэ оролцогчоос хол байхаа шийднэ. Учир нь өмнөх амьдралдаа төрийн адмны шалгалтанд бэлдэж байхад энэ оролцогч мэдээгээр мансууруулах бодис түгээсэн хэргийн сэжигтэн болж баривчлагдаж байсан юм байна лээ. Буцаад тайз руугаа анхаарлаа хандуултал тайзан дээр шаргал устэй цэцэг шиг хөөрхөн залуу гараад ирвэ. Манай хүнд би яагаад энэ царайг финалд хараагүй юм болоо? Ийм царайгаар финалд ороогүй болохоор үнэхээр ямар ч авьяасгүй юм байх та. Статус цонхыг нь харж чаддаг ч болоосэй гэж бодтол. Тайзан дээр шаргал устын маань статус цонх нээрээ гараад ирвэ. Тэгсэн дээр статус дээр нь юун авьяасгүй харин ч дуу би асах бүжиг A гэд шилдэг 10-д орохоор статуттай. Тэр ардах хаалтанд байгаа статууд нь болохоор ирээдүйд хүрэх дээл хязгаарыг нь илтгэж байгаа юм шиг байна лээ. Ийм өндөр статустай байхад яагаад би мэдэхгүй байгаа юм бол гэсэн статус цонхны доорх статусын хэвийн бус байдал гэсэн анхааруулах тэмдэгтээ өөрийгөө үнэлэх үнэлэмж дутмаг гэсэн бичиг байхыг хараад ийм царайтай, ийм авьяастай байж өөрийгөө үнэлэх үнэлэмж дутмаг гинэ. Яаж гээл бүр гайхаж байхад тайзан дээрх шаргал уст маань өөрийгөө танилцуулах гэж сандраад бараг уйлах шахаж байж арайгч нэрээ их л хэцүүхэн хэлэхэд нөгөө статусын хэвийн бас байдал өөрийгөө үнэлэмж дутмаг гэсэн нь идэвхжээд дуу бүжигнийх нь статч буурчихваа. Тэгээ үзүүлбэрээ дайггүй үзүүлсэн ч жинхэнэ чадвараа гаргаж чадалгүй 18-д ороод мундэгийн хажууд ирээд суув. Хэдий мундай маань эхлээд 17-д орсон ч дараагийн оролцогчдын улмаас үнэлгээ нь буураад эцэст нь анхны үнэлгээ дуусахад 22 дугаар байранд ороод дуусав. Энэ зурган дээрх хоёр залуу маш чадварлаг сайн үзүүлбэр үзүүлсэн юм гинэ. Улаан үстэйг нь Ча Южин, нөгөө нил ягаан үстэйг нь Ким Рэйбин гэдэг. Хоёулаа 18-тай. Нэрээ бас манай хөөрхөн шаргал үстэйг Сон Аян гэдэг шүү. Гэхдээ ерөн цаашдаа ихэнхдээ улаан нил ягаан шаргал гэл үстнийх нь өнгөр дуудаад явчих. Бас энэ харагдаж байгаа гүн хөхөнгийн үстэй царайлаг залуу бол үндэсний харвааны багт байсан 22 настай Рю Чану гэдэг. Анхны үнэлгээ дууссан юм чинь бүгд автобусанд суугаад амьдрах байр руугаа явах болоход түрүүний шаргал үстэй хөөрхөнөө маань мундэгийн хажууд ирээл суудгийн. Бүр автобуснаас буугаад байр руугаа явах гээд бүхэл замд яг ард нь наалтах нь холбоо дагаал хөөрхөн явна. Авсан үнэлгээнийхаа дагуу 5 даваараа нэг өрөөнд хуваарлагдсан болохоор манай шаргал ут бас цуг нэг өрөөнд хуваарлагдаад цуг дагаж орж ирээд мөндөө нэг орон дээр цүнхээ тавьсан тэр орныхан дээд давхарт нь цүнхээ тавиал бүгд цугларах танхим руу хүртэл яг тэр дагсан чигээрээ цугларах танхимд бүгд цугларсны дараа хөтлөгч авсан төр зуурын үнэлгээгээр ангид хуваагдаж бэлтгэгдэнэ гэж танилцуулж байхад манай хүн өөрийнхөө статус цонхоо шалгахтал урдан цэнхэр дэлгэцэн дээр та үзэгчдийн дийлэн хэсгийг гайхшруулж амжилттай үзүүлбэр үзүүллээ. Шин чанараа сонгохын тулд товшно гэсэн бичвэр гарч ирснээр энэ хэсэг маань дуусав.